Тэгж нэг ойлголт байна. Тэгээд ISO буюу юу гэрэл мэдрэгч чадвар. Үрц хурд хоёр бол ерөнхийдөө ихэнх камер дээр адилхан. Гэтэ яг одоо гар утасны камер дээр бол хурд бол хамаагүй бага байдаг л да. Үрцэл хурд гэдэг нь юу вэ? Дурангасаа болно гэсэн. Хурдан авах нь тийм. Өөрч гэдэг нь юу? Тайлч хийх юм байна шүү дээ. За хурд гэдэг бол ерөнхийдөө ийм байдаг юм. Ой дээр юм байна. Мэ. Окей. Майн. Хурд гэдэг бол ерөнхийдөө ингээд дээш дарангууд ингээд нэгж байгаа. Яг энэ хугацааг одоо жишээ нь ингээд хурд авч байгаа. Одоо гэдэг хурд авч. Яагаад энэ ингэж одоо энэ болохоор толны цаана хүшиг байна. Одоо энэ ингээд камер байлаа. Энэ дурмж. Тэгэнгүүт энүүгээр хадаг. Тэгэнгүүт энд нэг юм тол идэг. Эндээс ирсэн гэрэл энэ толон дээр аваад энд ингэж зүг төрсөлж тусдаг. Тэгэнгүүт энд болохоор толны дор юу гэдэг вөхөр энд хүшиг гэдэг нэг юм байна. За. Хүшигний сенсор гэж юм байна. Сенсор гэдэг нь болохоор хүшиг ингээд нэгэд хаад хугацаанд гаднаас ирсэн гэрэлийг өөр дээр шийдэх. Одоо сенсор гэдэг нь ер нь бол хайлс гэсэн үг. Пилот гэсэн үг. Дижитал програм. DSLR гэдэг нь болохоор ерөнхийдөө толтой камер гэсэн үг. Салгачгүй тэнэг. Энэ дээр болохоор юу гэж байх? Сэнгэн зүгээр юм. Үрцэг юу? Сенсор гэж байхгүй. Сенсор гэдэг нь болохоор энэ одоо хайс хийх юм бол хайс нь өөрөө сенсор болно гэсэн. Инглээ. Хөшөө нэгдэнгүй шууд тэрийг хальсан дээр буулгачих. Одоо ингэнгүүт нааны хэрвээ ингээд пилок байсан бол одоо энэ энүүгээр орж ирж байгаа гэрэл энэ хайсан дээр буугаад цад хаагдаж байгаа. Юусе энэ Одоо тэр хурд гэдэг чинь хөшиг нь хэр хурдан нэгдэж харагдах гэж хэлж байгаа гэсэн үг тийм. Тийм одоо сая ингээд нэгдэ хаагдчихсан. Хэрвээ энэ чинь удаан нэгдээд байх юм бол одоо сөхлөө одоо нөгөө гадаас ирж байгаа гэрэлийг өөртөө шингээдэг. DSLR юу дижитал камер яадаг вэ гэхээр гаднаас ирж байгаа юу одоо нөгөө тоон юугаар одоо нөгөө нэг техникээр 1.0 гэсэн кодоор тэр нь кодтолж нэг одоо нэг дижитал хөвлөлөө хөрвүүлж тийдэг. Тэгэхээр яагаад зэрэг толтой камерыг гүйцэх боломжгүй. Одоо жишээ нь хальсны энэ камер бол бүр хальсны камерыг гүйцэх тийм ихтэй зураг дардаг камер бол уусаа байхгүй. Юу хальсны камер хамгийн сайн юм. Ихэнх нь бол алдагдaltaй гэсэн үг тийм. Тийм яг хоо хальсны камерт айгүй сайн дөгсөн. Гэхдээ яг зургийн чанарыг бол хизээж гүйцэхгүй гэсэн. Яагаад гэвэл одоо нөгөө вектор дүрс гэж ярьдэн шүү дээ. Тийм. Одоо нөгөө задрахгүй хальсны зургийг ингээл татаал ингээл харахад ерөөсөө задрдаг байхгүй. Яг л. Эдгээр чинь ингээл татаал ингээл харах нөгөө пикселээр задрдаг. Хальсны камерыг ер нь бол үүсэх. Технологи нь гараа байна гэж. Өнгөт хальсаар бол өнгөт авах шүү. Одоо ингэ нөгөө ийм юм дээр хар зураг авах юм уу яах вэ? Хар зураг бол зүгээр л өөр дээр тохиргоо. Black and white гэдэг. Гүү ерөнхийдөө одоо энэ стандарт портрет гэдэг landscape энэ нь болохоор яадаг вэ гэхээр ороод зүгээр өөрөө тохируулж тавих эднэр дээр. Одоо тохируулаад авах юм шүү дээ. Тийм тохируулж чаддаг нь бол дараа нь одоо би чинь
нэг зураг ингээд одоо нэг фэшн зураг авчихсан гид гараал гадаа нэг юу авахаар байна шүү дээ. Хурдтай зураг авах ч юм уу тэнгуудаа дараа нь байгалийн зураг авах гэж амар хурдууд өөрөө зураг. Хадгалчих юм бол энэ бол яг тохироо хадгалчих واخ. Гэтэ энэ бол зөвхөн өнгөнийх нь хувьд л та. Зөвхөн хурдных нь хувьд гэх юм бол өөрөө дордор нүүрчилж юм. Хурдных нь хувьд бол энэ AV, TV, P гэдэг энэ дээр болохоор арай өөр үсгтэй гэх юм байна. M, A, S, P гэдэг. Эдгээр нь болохоор нөгөө одоо жишээ нь би энэ дээр тавиад би зөвхөн юугаар өрцөөл хөдөлгөн AV дээр. Өрцөө хөдөлгөнгүүд дагаад хурд нь өрсөлдөж байгаа шүү дээ. ISO нь бол өөрөө бас тохируулна. Тэр нөгөө нэг одоо хэрвээ M дээр болохоор би бүгдийг ингэ тохируулна шүү дээ. Энэ дээр болохоор зөвхөн нэгийг тохируулдаг. Тэнгүүд одоо TV дээр нэг зөвхөн хурдаа ч юм уу. Энэ дээр дажаал за би 160-ын хурдтай авах тэгэхэд л яг гой зураг гарах хэрэгтэй гэдэг. Тэгэх юм бол энэ хоёр нь өөрсдөө автоматар хөдлөөд байгаа. 1.8 тэрэг дагаж хөдлөөд байгаа. P дээр болохоор зөвхөн одоо юугаар ч хийдэг юм. Гэтэл ингээд яг энэ гурав бол ерөөхдөө нөгөө гурвынхаа ингээд нийгмээр хөдлөөд. Энэ бол хурдан тохируулна гэсэн үг л дээ. Одоо хурдтай ажиллах зүйл шүү. Ногоон бол угаасаа автоматтай өөрөө бүх юмаа цаанаас нөгөө тохируулж байна. Энэ баалб гэдэг нэг юм юу гэдэг юм. Баалб яадаг вэ гэхээр одоо энэ хурд хамгийн багадаа 30 секунд гэдэг байхгүй юу? Тэгээ 30-аас илүү секунд удаан хугацаа болохгүй гэсэн. Тэнгүүд баалб дээр яадаг вэ гэхээр чи ингээд дагцсан бол ингээд одоо одоо нэгдсэн гэж байдаг. Тэгээ дагцсан л байгаа. Тэрвээ энийг бол бүр хурууныхаа юугаар хурдаа таарл гэсэн. Тэгж байгаа ингээ хагдчих. Хагдчих шийдтэй. Тэгээд ер нь өөр асуулт асуумаар юм юу вэ? Дижитал камер бол юугаар сайн юм. Зам надад уус. Дижитал камер болохгүй шүү. Нөгөө олдсон л доо. чанартай л зураг. Хайлт камер. Тэг хийсэн чанартай л гэсэн. Манай тэг хайлтын зарах уу? Хүмүүс ингэ ийм аваа явж байгаа байхгүй шүү дээ. Биш үү? Тавкагийн сайн үзэгдэн чи хацагаан ийм пластик камер авсан. Тавкагийн авсан юу фрейм одоо тэр юу аваад камер аваад одоо тэр юу гэдэг камер. Тэг зургийн энэс ч одоо интернет юу аваад Зенит үгүй юу? Биш биш зэнит биш. Hasselblad гэдэг. Hasselblad гэдэг тэр камер болохоор яг анхны саран дээр гарч ирсэн яг тэр цагуурын камер байхгүй. Тавкагийн барьж байгаа. Тэгэхээр тэр бүр хасах хэдэн градус, нэмэлт хэдэн градус энэ ажилладаг гэсэн. Тэгээд тэр нь тавкагийн тэр камерны одоо энэ сенсор гэж яриад байгаа бол тэр нь болохоор бүр юм том. Дүрж. Тэгээд энэ чинь юм өргөн байдаг шүү дээ. Чам хавчиг тавкаг болохоор юм дүрж юм харьцаатай. Тэгээ хайсных. Тэгээ манай хүн чи өөрөө хайсаа болсууд гэдэг. Тэгээ бас нөгөө тэр чинь пилот юм чинь. Пилот өөрөө боловсруулаад гаргаад дижитал болоод. Тэгээд зөвхөн хайцаа гэдэг. Тэрөө тавкаг гэсэн юугаар эндээс авах юм бол бүр энэ хүний хөл мөл гарахаар байна шүү дээ. Аа. Тэр юм юу гэдэг энэ бол бүр мөрийг өндөр чанартай. Тэгээд нэг дарсан зургийг компьютерт оруулаад бид нар ч одоо нэг раваар авангууд 22 мегабайт нэр болдог. Тэр чинь бүр хит болоод ийм бүр аим өндөр баг 100 мегабайт байдаг. Мангар өндөр юм. Чанартай бол тэгээд тийм байх байхгүй. Тэгээд одоо хайлтны камерын зургийг яаж компьютерт оруулах? Сканерт оруулж байгаа. Аа, сканер. Хальсаа сканер. Уусаа сүүл тийм хальсны сканер байдаг болсон. Амар юм шүү дээ. Пижонка сканер гэсэн үг юм шүү дээ. Ийм үйлдвэрүүдээр хүмүүс ирэлтээр мэдээллийг одоо солилцож биендээ авдаг шүү. Яг эндээс бол ихэнхдээ хүмүүс яг саундыг бол яг дуу үзм их мэдээлэлээс илүү. Тэр талаа тэр жоохон юу зүйлт нь бол баг. Текст бол одоо энэ ууштай хүмүүсийг хаваарсан шүү дээ. Энэ бол бас баг. Видеог бол ер нь бол худалч 7 секундээс илүү видео үзэх залхуурд болсон байлаа. Тэгэхээр видео сайн юм яаж байгаа. Тэгэнгүүт зураг болохоор сайн зураг бол зүгээр хүн 2 секундын дотор мэдээллийг өгдөг. Тэр зурган дээр одоо бүхэл юм байх хэрэгтэй.
видео бол 1 секундэд 25 фрейм урсж идэх байхгүй. 25 зураг солих гэсэн үг 1 секунд. Тэгэхээр одоо нэг 2 минутын турш зураг авах бол 2 минут чи хэдэн мянган фрейм өнгөрч байгаа. Тэр дундаас гэрэл зурглахаар зөвхөн нэгийг л ингэж шүүж гаргаж ирдэг байхгүй. Тэгээд тэр гаргаж ирсэн тэр зураг чинь тэр болоод өнгөрсөн 2 минутын ч байна уу 20 цагийн ч байна уу үйл явдлыг ганцхан тэрүүгээр илэрхийлсэн. Таны дарсан зургаар хэдэн мянган хүн таны зөвхөн дарсан одоо тэр ингээ харж байгаа тэр хэсгээр чинь таны харж байгаа юугаар чинь нөгөө бүх хүмүүс мэдээлэл авах байхгүй. Тэгэхээр айгүй чухал олон хүний нүд болж байна гэсэн. 20-30 мянган магадгүй 2 сая хүний одоо мангар олон лайктай зураг морог бол маш олон хүний нүд болж чадсан учраас олон лайк олон шир болж байгаа. Тэгэхээр зураг гэдэг хамгийн лайк тийм мэдээллийн хэрэгсэл сайн авч чаддаг. Тэгээд тэр зурган дээр магадгүй одоо энэ хүний зургийг авах за мяхан зургийг авах гэдэг нь так гэж авчихуулна шүү дээ. Тэгэхээр би энд юу бодож болох вэ гэхээр за эндээсээ сүлдэртэй байна. За эндээ хитрхийн хус нартай жоох ивүүлчи тэгвэл цаана магадгүй нөгөө аялжсэн газрын нэг юм байж болно шүү дээ. Тэр нь ингээ аваад ирчихэнгүүт эдгээр нэм хоосон зай байж болохгүй. Тэнгүүд би баг зэрэг фреймээ жоох ийшлүүлж чад ингэж авч юм уу. Тэгжээс над магадгүй тэгээд өөр цаана одоо магадгүй ингээд тоолсон энд нь гоё гэр бүл гэж азарлаа цаана тоолж молж байл бүр гоё ч юм те. Тэгснэ магадгүй эндээс жижигхэн нарны туяа энэ гэдэг юм хичвэл бас гоё ч юм уу. Жоох ингээд бодоод улам ингээд тэгээд ганцхан энэ хүний зураг шүү дээ. Дарсан зургийн зэрэг чинь харангуудаа энэ чинь бас нэрээ нэг юм гайгүй юм төсдөг зарлуу шүү дээ. Энэ одоо хаана яваа энэ ч одоо аль байдлаа тэнд яваа юм байна шүү дээ. Яа гоё газар очио гэж нэг цаана хүмүүс тоолж харангуудаа те. Тэнгүүтээ гэл яг л нийт зургийн дээрс айгүй олон мэдээлэл уушах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тийм л одоо ерөнхийд идрийг ойлгох чинь дурангаа ойлгох чинь ерөнхийдөө би камерны бүтцийг үлдээд өгсөн. Тэгээд уусаа цагт тусчихсан. Өөр асуух юм байвал тэгээд ерөөсөө төгс зураг гэж бол уусаа байдгүй. Төгс зураг гэж байхгүй. Тэгээд ерөөсөө би яг өөрийнхөө гэр зургийн багшаас 2 имийг сайн заалгасан. Нэг нь төгс зураг гэж байхгүй. Хоёрт нь болохоор фокустай л болов гэдэг хоёрыг заалгасан. Амар том юм надад зааж ирсэн. Тэр нэг фокус нь одоо юутай холбоотой вэ? Шууд дурантай холбоотой юу? Фокус бол зүгээр тийм фокус бол ерөнхийдөө энэ өртснөөс хамаарч фокус чинь нэг одоо ийм зайн фокустай авах уу, ийм зайн фокустай авах уу гэх. Одоо хүн ингээд бүр ингээд ширээн идэх юм бол ойртоо ингээд харах юм бол ингээд фокус ингээд ширээн ингээд наал цаал ингээд нүдээр ингээд хийж харж байна. Одоо чи энэ балыг гэсэн би наатыг харж байгаа цаатал нь харангууд наатал нь харагдаад наатал нь харангууд цаатал нь харагдаж байгаа гэж байна. Тийм. Энэ чинь юу гэсэн фокус шүү дээ. Фокус бол одоо чинь энэ 22 маягтай байх юм бол фокус бол ингээд бүх юм дээр фокустай гэсэн. Би одоо энийг ингээд жоох ингээд харах юм бол ингээд энэ хоёр хоёулаа фокус харж байгаа. Би жоох ингээд харах юм бол наатал фокус харж байгаа. Энэ өрчнөөс хамаарч фокус. Энэ тоо баг байх тусмаа фокус нь айгуур маань цаана айгуур зүрх чимрэн гэсэн үг. Баг байх тусмаа. Одоо энэ 1.8 таг гингүүд 1.8 тагаар зураг авангууд одоо би ихний бичнээр эндээс авах артлан гэдэг бүр сагнаад тэр нь болохоор артлан фокусгүй гэсэн. Фокусыг айгуур нарийн авч гэсэн. Одоо жишээ нь энүүгээр авах юм бол арай өөр. Тэрүүгээр авах дахиад өөр. Би ихний мэгчийн артлын юуг оруулаад авсан ч болно. Оруулахгүйгээр ингээд фокусыг дуусгаж болно. Тэрүүг бол фокусоор яаслал. Гэхдээ фокусоор бүр сайн фокустай байхад бол энэ тоол баг байна. 1.2-тай би дуран харж ирсэн. Яг нэгтэй дуран харж байгаа. Тэр чинь юуны хэмжээ? 1.4-тэй дуран энэ бол магадгүй тий. 2.8 гэж одоо юуны хэмжээ лээ? Өртсөн хэмжээ лээ. Тий. Одоо энэ дуран болохоор юу зэ? Энэ 1.8-тай юм уу 2.8-тай? 2.58. А тэр тухайн гэрэл нэвтрүүлж байгаа хэсэгтэй л фокус ингээд
онгоцын гот энэ 2.8 хүрцтэй. Хаалаа гэж багслаа ингээд 22 ингээд 18, 16, 14 гэх. Энэ том байх тусмал одоо нөгөө энэ ингээд хэр их гэрэл оруулж чадчих тэр хэмжээгээр фокус ингээд нарийн мэдхгүй наалцаа. Нарийн байна. Би ч эсрэг нь хаалгаа. Ингээд бүр ингээд нарийнхан байх тусмаа бүх юм фокустай гардаг байхгүй. Шинийн зураг мөр. Харин ийм уруу уус амар сонио. Харин тийм ээ. Тоон ингээд баг байх тусмаа ийм том байдаг. Тоон их байх тусмаа ийм өрцөн жижиг юм байдаг. Ялангуяа заримдаа би үртэл нэг өрцөн нэ хаа ихсэг багсар Сэргээр нь ойлгоцсон шүү дээ. Зөвхөн хэлсэн байна. Тэгээ босцооноо яасыг сонтой. Төвд нэр яачаа. тоо